Зууны мэдээ сонин улс төр хөшигний ард буланда министр таавар дахь офис арга үндэстэх хаус хоёрт шүүхтэй холбоотой юу болдгоо хэмээх нийтлэлээ онцолж байна. 6 жилийн өмнө 2019 оны 6 дугаар сарын 26-нд шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар 17 шүүгчийн бүрийн эрхийг түдгэлзүүлэх ерөнхийлөгчийн зарлиг гарч байсныг та бүхэн санаж байгаа бах. Тэдний зарим нь салхитын мөнгөний ордыг булаалдсан гадаадын иргэдээс авилга авсан гэдэг нь нотлогдсон. Тэр нь 2 жилийн дараа шүүхээр тогтоогдсон байдаг. Мөн 2020 оны 12 дугаар сарын 8-ны хөл хоройтой үед нэр бүхий 6 шүүгч Энката хотгонд өмгөөлөгч Бтэй хамт хонож архитан согтуурсан асуудал гарсан. Үүнийг 2022 онд шүүхийн сахилгын хороо шийдвэрлсэн байдаг. Гэтэл 2025 оны эхний өдрүүдээр Энката саунд нэгэн шүүхийн шийдвэрийг тохирох уулзалт болсон гэдэг мэдээлэл цацагдаад байна. Ерөнхийдөө тэнд видео justice явагдсан гэдэг нэр томьёотоо яригдж байгаа. Тэр явдалд хэн ч одоогоор хариу өгөөгүй байна. Энэ мэд шүүгч нарын ёс зүйтэй холбоотой мэдээлэл хуучраагүй байтал өнгөрсөн 7 хоногийн сүүлчээс эхлээд дахиад нэг ноцтой зүйл яригдаад эхэллээ. Албан бус мэдээлэл гэхдээ Монгол төрийн 3 засаглалын нэг болох шүүхтэй холбоотой таагүй зүйл яригдах нь шударга ёстой харшилж сонсогддог. Тэр нь явсаар шүүхийн нэр хүндэтгэл сэв суулгаад л дуусдаг. Тухайлбал 2024 оны сүүлчээр Улсын их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатрыг Хөгжлийн банкны хэрэгээр буруутгасан шийдвэрийг гаргасан. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигт нь шүүхээс авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутаад тооцогдож байгаагүй гэсэн лавлгаа тодорхойлолтыг сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан байдаг. Тэгсэн атлаа улсын их хурлд сонгогдонгууд нь буруутаа хэмээсэн олон нийт улс төрийн шийдвэргээд эргэлзээтэй хандаж байна. Тиймээс шүүхийн талаарх сүүлийн үеийн таата бус мэдээллийг ажиг сургийн төвшөнд сонссон дуулсан хэмжээндээ хүргэх нь зөв гэж үзлээ. Тодорхойлбол хотын төвийн министр таавар дахь нэгэн офис мөн хотын захын арга үндэстэх хауст шүүхтэй холбоотой маш ноцтой үйл явдлууд өрнөдөв. Тэнд чухам юу болдг нь одоохондоо тодорхойгүй байна. Бас Монголын шүүх ихэр гурвын бүлэглэлтэй болсон гэдэг яриа чих дэлсээ давлаа. Гэхдээ эдгээр нь одоогоор бүрэн бус мэдээлэл буюу бор шүү гэдгийг тодруулах нь зүйтэй гэзээ. Ямар ч тач шүүхийн дээд түвшний хүмүүстэй холбоотой гэх эдгээр бүрхэг мэдээлэл удахгүй ил тодорхой болох тухай ярьж байна. Бид ч эдгээр мэдээллийн мөрөөр сурвалжилж дэлгэрүүлэн олж мэдвэл нэн даруй хүргэх болно.